За өглөөний мэндэ сайхан амарцгааж байна уу? Сайхан амарцгааж байна уу нэ? Ажилдаа явцгааж байна уу манайхаа? Би ч угаасаа өглөө лав хийдэг. За оройч стресстэй яшиг гэдэг ер нь цөөхөндөө баг хийхгүй дээ. Өглөө тархитлагоос хэрэг байгаа дээрээ лайвыг хадгалцдаг. Тэгээ энэ одоо лайв хийгээл миний доор комент бичээл ер нь бусд хүмүүсийн пост лайвын доор ч юм уу ингээд комент бичээд байгаа хүмүүсийг ингээ харахаар би бүр гайхаад идэв. Ирүүл хүмүүс мөн үг юмэр юм бичих. Монгол Ардын намыг тарай. Монгол Ардын намынхныг алъя. Тийм үү? Монгол Ардын намынхан бүгдээрээ хулгаач. Бүгдээрээ л overчин гэдэг энэ хэрэгээр ингэж бичээд байдаг юм уу? Эсвэл тийм мэдрэл муутай юм уу? Би удаадараа хэлж байгаа шүү дээ. Ер нь та нар мэдж байгаа шүү дээ. Нам бол яг одоохондоо хүн төрөлхтний олсон. Тийм үү? Одоо улс орноо удирдах тий хамгийн зөв технологи, хамгийн зөв арга, үзэл бодлороо, итгэл үнэмшлээрээ тийм өөрсдийнхөө үзэл баримтлалаар ингээд нэгтцэн бидний л нэг хэсэг хүмүүс ард түмэн намын гишүүд гэдэг чинь тустай хүмүүс биш ард түмэн Монгол Ардын намыг бид нэр муулж өрөөсөө болохгүй. Намда буруу байгаа юм шүү дээ. Сүүлийн үед энэ нам руу ч хулгайч нар орчоол сүрүүлээд байгаа болохоос биш Монгол Ардын нам гэдэг чинь тийм иргэдийн нэгдэл واخгүй. Тэгээ одоо төрийн бус байгууллага гэсэн үг шүү дээ. Эв санаагаараа, үзэл бодлоороо, үзэл баримтлалаараа, ёс зүйгээрээ, итгэл үнэмшлээрээ бүх юмараа нэгдсэн иргэдийн нэгдэл шүү дээ нам гэдэг чинь. Тэрийг устгах ямар ч боломжгүй. Нам устгах юм бол энэ улс орны чинь хэн удирдах юм? Яаж чиглүүлэх юм? Чистэй бүр заваарсан болно үстэй бүр хөл толгойн мэдгэдэггүй дур дураараа шаана үстэй энэ чинь нам гişүүдээ барьдаг, нам гişүүдтэйгээ хариуцлага тооцдог. Тийм үү? Улс орны намд чинь хүч байна, эв нэгдэл байна, хөгжлийн одоо концепц байна, төлөвлөгөө байна. Тийм биз боловсон өвчин байна. Тэгэхээр намгүй ямар улс байгаа? Намгүй ямар улс хөгжөөд байгаа? Нэг юм хагас галзуу мэдрэл юм уншдаггүй, боловсралгүй нэг юм тэнгээ одоо ингэ гайхуулгаа болмоор байна. Хэдүүлээ жоох эрүүл сэтгэж, эрүүл ярьдаг тий. Эрүүл баймаар байх юм. Бүгдээр ингээл галзуураад ах юм уу? Намынхныг алъя, намынхныг тараа гэдэг. Намайг бид нандиглах ёстой. Монголын ард түмэн Монгол Ардын намыг бол нандинаж хамгаалах ёстой. Энэ ч монголчуудын ууган нам, эв нэгдэл. Тийм үү? Ирчилөө тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмнийг удирдах нэгдсэн ууган нам. Харин энэ намаа цэвэрлэе. Энэ намд байгаа хулгайчуудыг зайлуулъя, шалгая. Тийм үү? Буруу юм хийсэнд нь одоо хуулийн дагуу хариуцлага хүлээлгье. Монгол Ардын намаа цэвэрлэж авъя. Шудраг эх оронч хүмүүсээр намаа дүүргий, цэнэглэе гэж ярьж болдгоо юм уу? Намынхныг алъя, намынхныг тарай. Нам хэрэггүй гэдэг. Нэг хагас галзуу эрүүл солиотой мэддэхгүй юм яриад байна. Одоо ингэхлээр Монгол Ардын намайг долоосон гэж шаа. Та нарын ерөөсөө хилдэг, мэддэг, бичдэг юм чинь л тэрнээс мөнгө авсан. Харц юм шиг шаахаа. Хинээс хэдэн төгрөг авцсан? Хинээс хэдэн төгрөг авцсан? Наа чин тэрнээс мөнгө авцсан. Зоргоороо шаахаа биз да. Болдог л очиод хол юм даацтай биз да. Тэгээ ирээд нүүрлөө харж байгаа тэрийг хэлчих гэхээр чадахгүй аимхаа. Чацгаалтаа царилаа. Наа чин тэр намын тороол. Амар дураараа. Та нар тэгж дураараа хүнийг доромжилж байхад би та нарыг доромжилж болно гэж адилхан хүн шүү дээ. Тэгэл Жанког дэмжинэ гэдэг. Жанкогийн жоох юм хэлчихээ. Чи биз да үзүүгүй хэлбэг дөрчих.
Тэгээ хүрэл сүхийг хилэнгүү чи ста Женког. Женкогийн нэлээр чи хүүг их, чи сүүг их гэх юм. Мэдцэн юм шиг, дэргэд байгаа юм шиг, хаарцсан юм шиг хуцаж өгөх юм. Ингиж хуцаад утас ухаж илий балаа шахах юм бичиж байгаахын оронд жоохон юм унш. Жоохон судал мэдүү. Хинийх нь зөв юм, хинийх нь үнийн, хин нь бодтой юм хийгээд байгаа. Хин нь худлаа попроод байгаа юм. Ямар сургууль төгссөн, ямар төвшөнд юм. Яаж өөрийгөө боловсруулсан, удам угсаа нь юу юм, энэ хиний хүүхэд юм. Аав ээж нь өөрийнх нь бүтээсэн түүх ямар юм. Хүмүүр нохоо гуравт удам байдсан шүү дээ. Тэгээд боловсролыг эрхмэл, мэрэгжлийг эрхмэл, эрдэм чадлыг урдаа тавь мэдүү. Хиламаа билүүдэл хэдэн галтаас бисдэ хоорондоо хэлдэл талцаа. Тэгээд эрхчлөө байхгүй, өөрсдийнх нь юмыг хулгай хийгээд өөрсдийнх нь өмнөөс дуграад байгаа хүмүүсээ тэрнээс мөнгө авцсан, тэгж шантаажилсан гэх. Зоргоороо шаах юм. Өмнөөс нь яс авталцмаар. Тэгэхээр зүгээр Монгол ардын намыг бүгдээрээ хамгаалах хэрэгтэй. Монгол ардын хувьсгалт нам бол амар баясгалангийн их биш. Зөв. Бор толгойн нүүрсийг энэ дээр эмзэглээ шархираад байгаа тэр хулгайчуудын нам биш. Зөв. Монгол ардын хувьсгалт нам хүрэл сүхийн нам биш. Мэдүү. Монгол ардын хувьсгалт нам зандан шатрих биш. Ойлгосноо? Монгол ардын хувьсгалт нам тэр та нарын үзээ ядаад байдаг сүү батуулдах чинь биш. Энэ хоёрын чинь биш мэдүү. Монгол ардын хувьсгалт нам гэдэг бол Монгол ардын нам гэдэг бол нэрээс олцсон шүү дээ биз дээ. Монгол ардын нам гэдэг бол Монголын ард түмний өмч. Монгол ардын нам гэдэг бол Монголын ард түмний юм. Та нар бортыг бид нарыг оюу толгой бид нарыг тийм үү гашуун сухаад бид нарыг төгрөг нуур бид нарыг гэд ингэж байна. Асхтын мөнгөний орд биднийг ард түмнийх тийм биднийх ард түмнийх бидний юм мөн яг энэ шиг ардын нам чинь бас бидний юм мэдөө тэр арилсан нам чинь ч бидний юм тэр арилсан нам чинь тэр луугаан төмрийнх биш ойлгосноо элбэг дөржих биш Женкогийнх биш Монголын ард түмнийх энэ нам гэдэг чинь заяа өөрсдийнхөө юмыг сүрүүлэх гээл өөрсдийнхөө бүтээсэн түүхийг үгүйсгээл энэ чи одоо хөөрхий 104 жил үеийн удирдагч нар нь янз бүрийн хүмүүс л байсан байх сайн мó тэнэг мангар зайлтай шуналтай. Тэгэл салгалаад хөөрх юм Монголыг хаттад өгцөнгөө, Монголыг Оросд өгчихсөнгөө, тусгаар тогтнолоо хадгалаад тийм биз дээ. Алдахтаа алдаал, буудахтаа буудаал, аврахтаа авраал. Ингээл Монгол улсыг 104 жил чирээл ирлээ шүү дээ. Энэ намын буруу гэж байхгүй шүү дээ. Энэ нам чинь Монголын ард түмний өмчгөө. Өөрсдийнхөө өмчийг л алын талын тараа игээд эргүүтээд ах юм. Та нар бие чинь гарч өвдвөл гараа эмчлэхийг боддог үстэй. Энэ муу гарыг алчи, энэ муу гарыг тастаа ичи, энэ муу хөлийг тастаа ичи. Толгой чи өвдөд өвчлүүл. Толгойн дээр чи хатаг гараад идээлвэл та нар чинь тэр идэгийн цэвэрлээд им дүрхээд энэ толгоогоо эмчилж эрүүл болгохыг боддгийм байгаа үстэй. Песта энэ толгойг тастаа ичи гэдэг юм байгаа үстэй. Яг тэрэн шиг та нарын толгой шиг, та нарын хөл гар шиг энэ нам чин энэ юу зэ бидний эд ис болцсон. Энэ улсын чинь нэг эд ис болцсон. Энэ улс мандан бадрах, доройтон бүх юмтай энэ нам чин холбоотой юм. Ойлгосноо? Монгол ардын намыг тарай бүгдийг хаалъя гэд эргүүтээдэх юм. Энэ ардын нам дотор ч бүгдөө хулгайчуудч байгаа юм биш. Цөөдөд байна, хүчин өрөхгүй байна. Шудраг залуучууд байна. За одоо арай хэтэрлээ гэж бодож байгаа зөндөө залуучууд байна. Зөндөө хөгшчүүл байна ардын нам чинь. Ойлгосноо? Гол нь энэ хятадын ирлизүүд амар баясгалан гэсэн юм худалдагдсан ноёдууд энэ намыг чинь сүрүүлээд байна. Ойлгож байгаа биз? Тэгэхээр энэ намаа аврыг, ардын намаа аврыг цэвэрлэе заяа. Та нар толгоогоо тастаа ичи. Толгоон дээр хатаг гарч бистаа энэ толгойг тастаа ичи гэдэггүй үстэй. Жохон эрүүл бай. Тархиа эрүүл байлга, мэдлэгээ эрүүл байлга, оюун санаагаа эрүүл байлга, сэтгэл зүрхээ, сэтгэлгээгээ эрүүл байлга, юмд хандж байгаа хандлагаа эрүүл байлга, ам амраа эрүүл байлга, эрүүл юмыг олж хар, эрүүл юмыг ярь. Ойлгосноо? Би шүүмжилдэг, би дайрдаг. Гэхдээ болохгүй болоо л дайрдаг.
Тэгээд угаасаа би та нарт хэлээд байгаа юм. Одоохондоо надаас өөр худалдагдаагүй мөнгө гэж гүүгээгүй хүн одоохондоо ховор юм шиг байна. Наад зүгээр надад итгэзээ. Надад худалдагдах юм ямар шалтгаан байхгүй. Би удаадараа хэлж байгаа. Би амьдралаа хөнгөө аваа явуулчихдаг. Одоо 50 гарцсан юунаас айхавд би хаана үнэн байна би тэр тал зогсно. Хаана зүв байна би тэр тал зогсон заяа. Тэгээд намайг чинь их хурлын гишүүн болох гэж байгаа юм уу? Гоцхоо. Та нар хүний хүсэл мөрөөдөл, хүний тэмүүлэл улсын хурлын гишүүн байдаг юм уу? Аа? Миний хүсэл мөрөөдөл бол гоё жүжиг хийх. Миний хүсэл мөрөөдөл бол сайн кино хийх. Энэ нэг мө хоёрын хооронд кино хийж ард түмний тархийг бузруулад өвдүүлээд байгаа. Энэ тэндээс хулгай хийж кино, тэрийгэ киног шаадаг. Энэ тэндээс санаа хийдэг. Төрчин хулгайчуудаар дүүрсэн манай кино, манай урлагч хулгайгаар дүүрсэн. Би эднэрт мэрэгжлийн хариулт хийхин тулд, өгөхийн тулд би сайн кино хиймээр байна. Намайг киног минь хийлгэхгүй, жүжиг минь хийлгэхгүй, номыг минь борлуулахгүй байгаа учраас би одоо ингэж хүссэн ч эсвэлсэн ч эдний нэг заваа юм руу орж цэвэрлэгэнд нь оролцохыг хүсэж байгаа юм зөө. Би надад тэгэж их хурлын гишүүн болох тэр би ямар танаа оюун эрдэмч биз дээ. Аа? Танаа оюун эрдэмч угаасаа эцэг талаасаа хужаа заяа. ДНК-га шалгуулахгүй. Би 3 жил оюун эрднийг хятад гэж дуудлаа. Чи удам угсаагаа дэлгээ. Чи ээжийнхаа өвөөгөр овоглцсон. Ээжийнхаа ааваар овоглцсон. Чи өөрийнхөө эцэг талын намтрыг шилэн болгооч. Чи 5% намтраа эцгийнхаа намтрыг шилэн болго. Чи цусныхаа шинжилгээг өгөөч биз дээ гэл. Би оюун эрдэнэтэй чи 3 жил хэрэгэлсэн. Намайг шүүхч өгөж чадахгүй. Шүүхт өгчүүл шүүх бүгдийн ухаа гаргаад юм чи. Надад зүгээр багийн дарагч болох тэнхээ байхгүй. Надад ухаан байхгүй. Энэ төрийн чи удирдахад төрийн хүний ухаан хэрэгтэй. Удам судар хэрэгтэй. Яс цус хэрэгтэй. За авьяас бэлэг хэрэгтэй. Надад төр мөрд орох ямар ч авьяас байхгүй, ухаан байхгүй, чадвар байхгүй. Би зүгээр мөрөөрөө жүжигээ киногоо хийгээ сайхан амьдрмаар энэ нэг нийгмийг жоох өөрчилчүүл. Би ингэж л яваа. Заяа. За ингээд дараагийн лав хүртэл баяртай. Би ирэх газар ирчихлээ.